Оройн түргээр хэмжигчтэй амны үйл зочны ярилцлагыг хийж байна. Энэ удаагийн зочноор бид улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулгатай уулзч ярилцж байна. Тэгэхээр танд оройн түргээ бидний урилгыг хүлээж авч ярилцлага хөр зөвшөөрсөн танд баярлалаа. Оройн түргээ бас нэг хэд хоногийн сарын өмнө үлөөнийг зарлчаад амжаагүй шүү дээ тийм ээ. Тэргээр бас нийт зарлчаад бас чон санаа зовжлуулаад тэгээ бас одоо өнөөдөр нэвтрүүлэгтээ орж ин тэгээд бас суулжлуулъя. За. Тэгэхээр энэ удаад та миний зочин ч гэсэн сүүлийн үед та бас зочин үрж ярилцаад байгаа харагдаад байна. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг та хөтлөөд байгаа юм уу? Монгол тулгатны 100 эрхэм гэж нэвтрүүлэг бол бас би өөрөө нэг уран бүтээлч гэх юм уу одоо зураач хүний хувьд найруулагч Баатар зураач, Лавсрангоч бас зураач мэргэжилтэй байхгүй. Бидний хувьд бол энэ үзэл бодлоо илэрхийлдэг энэ одоо нэвтрүүлгийг бас одоо дэмжиж гэдэг юм уу да явдаг. Тэгээд бас энэ төрийн талаас нь оролцоод төрийн зочноо хөндлөж байгаа мэтээл ингээд бас тэр нэвтрүүлэгт нь оролцоод явдгийн. Найруулагчийн заавраар л явна шүү дээ ер нь. Тэгэхээр би таныг одоо энэ сонгуульд өгч байгаатай холбогдуулаад таны бас PR-ын нэг хэсэг хэлбэрийн болов гэж ойлгосон байхгүй. Эсвэл таны хобби байсан юм уу? Одоо улс болгон өөрсдийн тэр одоо гавья шагналыг их орондоо бүтээсэн хүмүүсийг бол ингэж архивлж баримтжуулж үлддэг юм. Тэр утгаараа бол энэ бол улсаас төсөв авдаггүй ингээд бас нэг уран бүтээлийн ашиг байхгүй мөртлөө ингээд бас нэг Монголд түүх бичлэгчсэн хүмүүсийг Монгол тулгатны гэж нэрлээд ингээд юм хийж бүтээсэн урлагийн талаас, спортын талаас, ажил үйлсийн талаас тийм ээ ингээд ийм нэвтрүүлэг учраас бол надад бол их таалагддаг мэдээж нэг дөрөв бензинийн мөнгөдөрийн талаас нь ч юм уу бас ингээд одоо оролцоод явдаг юм гэж. Санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг гэсэн. Боломжоо яриа санхүүгийн дэмждэг юм л да. Жишээ нь сая тэр өөр Монголын жүжигчин бидний хэлдэг Чингис хааны дүр тоглосон тэр Баасанжуу гээд хүнийг явах ч юм бол тэр нутагтан дээр бор тал гэдэгт нь очиж байгаа. Тэгэл тэрний билээд гэл янз бүрийн зардлууд бол нэлээд гарна л та. Тэр хүнээр юм яриулна гэдэг хэр зэрэг хэцүү байна. Өөрөөр хэлбэл бас сэтгүүлчийн ажлыг бас та давхар хийгээд байгаа юм байна шүү дээ. Тэр нь бол хүнээр юм яриулахдаа хэзээ яриулах уу, яаж яриулах уу, да ялангуяа үнэнгээс нь яриулна. Энэ өөрөө нөгөө нэг архивлэгдэж үздэг баримтат нэвтрүүлэг учраас тэр талаасаа бол их нэлээд хэцүүдүүл байдаг юм. Тэгэхээр та нэгэнтээ ярьцлага хөтлөөд эхэлсэн юм чинь бас ярьцлагын зочноор ороход бол нэг төвгүй юм байна тийм үү. Тэгэхээр бас миний асуултанд бас та бас их чөлөөтэй ярьж оролцох юм байна гэж ойлголоо. Тэгэхээр зүгээр нэг үгүй хэлэхэд сүүлийн үед бас авилга тамцаг газраас одоо Бацаатай холбоотой хэргийг шалгах явцад бас таныг бас сэжигтнэр татаж байцааж байгаа гэсэн мэдээлэл гарч ийн л да. Тэгэхээр энэ асуудал юу болж байгаа вэ? Тийм Бацаа гэдэг манай залуу л да одоо бид нар бас нэлээд удаан жил нөхөрлөж ажиллаж хамт явж байгаа. Тэгээд анх би сайд болохдоо тэр залуу ер нь өөртөө итгэдэг юм. Итгэдэг учраас энэ ажлуудад ингээд дээш нь одоо төрийн ажилд ингээд аваад яваад байсан. Өндөө бол яг юу гэмтэй нэг тийм зэрэгжлийн гэх юм уу да тийм одоо тусгай энтерт байсан тийм хагас зэрэгжсэн ийм хүмүүжлтэй ийм залуу юм байна. Тэгээд тэр 2010 онд анхудаа төмөр замын бодлогыг батлуулахад ерөөсөө Монгол улс өөрийн төмөр замын 100% төрийн мэдлийн компанитай байя гэд байгуулагдаад итгэлтэй үнэ ингээд тавьсан. Одоо төмөр замыг авчих, төмөр замыг үүсгэх гэдэг бол өөрөө хагас зэрэгцсэн юм байгууллага байдаг байхгүй. Худлаа ярьж болохгүй тийм ээ. Яг минут секундээр бүх ажил нь хэмжигдэж байдаг. Ийм их тийм хариуцлагатай ажил. Сүүлдээ төрийн нарийн болсон. Тэгээд төрийн нарийн болонгууд одоо эргээд иймэрхүү асуудал болж байна. Энэ төмөр зам нь өөрөө их мөнгө яригдж байгаа юм чинь тодорхой хэмжээний бизнес байж дараа энэ бизнесийг бол баттулга барьж байгаа. Бацаагаараа дамжуулж юм хийсэн байх магадaltaй гэсэн ийм локер холбосон юм шиг байгаа юм. Мэдээж улс төрийн янз бүрийн байгаа л та. Тэр нь бол дараа нь тодорхой болно. Тэгэхээр юу хүч хэлэх гээд байна гэхээр сэжигтнэр бол би ганц одоо миний дараа юуны зам тээврийн сайд болсон ганц өх шүү дээ. Одоо хурлын дарганы зөвлөл хийж байгаа. Бид хоёр нь өөрсдөө очиж тодруулах өгсөн. Мэдүүлэг. Сэжигтэр татаагүй гэсэн. Яг сэжигтэн байна уу, юу нь хамаагүй шүү дээ. Тэр тэргүй улс төрийн зорилго нь над руу ганц руу чиглэж байгаа юм чинь тэнд очиод тэр хүнээр байцаагдаал гэжсэн ер нь өөртөө очиод авилтаа тэмцэх газар энэ мэдүүлгүүдээ өгчөө. Ягаад бол бүх юм нь өөрөө энэ нөгөө цаас дугаарынтай тогтоол шийдвэртэй байдаг учраас бид нар бол тэр тайлбаруудыг ч гэсэн нэлээд сайн өгсөн. Ганц хөл хоёр удаа очиж тодруулах мэдүүлэг би бол нэг удаа өгсөн гээд бүх юм ингээд бэлтгэсэн байсан учраас одоо
ийм учиртай байдаг юм аа. Түүнээс төмөр замыг Баттулга Гансүх гэдэг хоёрын сууж за ингээд төмөр зам очив. Баянгор дайруулчих би Баянгороо сонгоцсон юм шиг гэдэг юм байдгүй. Ингээд нэлээд сайн ярьж өгсөд үүндээ бол тэрийг бол бас байцаагч нар ярихаар ойлгож илүү. Тэгэхээр с сэжигтнэр татагдсан учраас одоо таныг бас хэлээр гарахыг хориглож байгаа гэсэн үг. Тэгж одоо хэвлэлээр бичээд шүү дээ. Хэвлэлээр бол нэлээд сайн захиалагтай бичигдэж байна лээ. Тэгээ тэрийг бол хараад би бол гайхсан чинь өдрийн сонирн байна. Өдрийн сонирн бол би жишээ маш их хүнд байх үед нь бол бас тодорхой хэмжээгээр тусалж дэмжиж явж байсан сонирн байна. Ингээд зохион байгуулалтаар зориудаар бэлдсэн материал гаргаж тавиад байгаа нь бас дотроо гомдч лээсэн. Ядч над руу уцтаад асууж болно надад. Тулгаа чиний тухай ийм гарах гэдэг энэ үнэн юм уу худлаа юм уу? Тэгээд гэлэн байлаа. Тэгэхээр одоо нөгөө намынх биш танаа нам дотор байгаа юм шүү. Нөгөө нам манай нам гэж одоо байхаа байцсан. Хоёр нам чинь бол цаад гүшгнийхээ ард бол яг өдөртөгч нар бол нэгдсэн юм хэлж шүү дээ. Ер нь бол тийм л дүр зургийг гаргасан. Тэгэхээр Батцаяатай холбоотой хэрэг дээр зүгээр одоо тэр Батцаяар над руу дайраад байгаа байхгүй юу? Тэгээ аюу чи хорчиж байгаа. Тэгэхээр Батцаяг хоригдож байхад нь би хурдан очиж мэдүүлгээ өгөхөөр нөгөө хоригдож байгаа хүний чинь суллах асуудал яригдана үсттэй. Гисэн утгаар нь ганцгч өөрөө хуульч хүн байхгүй. Тэгэхээр студиуд та өөрөө санаачлагаараа очиж одоо мэдүүлэг өгöd байгаа учраас Батцаяг бас Батлан даалтад гарахад нөлөөлсөн гэж болох уу? Яг л тэр хүний чинь нөгөө тодорхой хугацаагаар сэжигтнэр хориод ингээд нөгөө юмнууд нэг нотлогчод шүү дээ. Хийсэн бүтээсэн юм дандаа чинь төрийн өмчит компани захирал учраас төрийн өмчийн компани чинь өөрөө тууцын гишүүдтэй. Тэдний шийдвэрийг биелүүлдэг. Тэр төрийн өмчийн компани тууцын гишүүд нь засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлдэг. Ингээд юмараа ингээд явдаг ийм л ажил байна. Тэгэхээр яагаад одоо Солонгосын одоо хөрөнгө санхүүгийн хувьд чадвах муутай CNT, Samsung CNT гэдэг компани шалгуулсан би ямар ч тендергүүгөө шалгуулсан гэсэн ийм асуудал яригдаад байгаа шүү дээ. Наад чинь бол надтай хамаагүй ярил л дээ. Нөгөө дараа нь чинь би өдөө аж ахуй ямар яваад гэсэн чинь. Тэр Samsung гэдэг компаниг ингээ асуусан гэсэн. Монголд байгаа компаниуд хоёр компани л үүд юм байлаа шүү. Нэг нь энэ Шангрилаг барьж байгаа, нэг нь Төмөр зам барьж байгаа. Тэгэхээр Samsung бол миний л ойлгож байгаагаар бол дэлхийн нэлийн том компани гэж ойлгож яваад байгаа шүү. Одоо хүртэл. Samsung гэдэг нэрээр хуурамч компани байгуулах тийм юм одоо эрүүл хүнд бол байхгүй. Тэгвэл одоо Samsung CNT компаниг яагаад тендергүү шалгаруулад өгсөн бэ гэсэн асуудал байна шүү дээ. Тэгээ наад чинь тендергүү шалгаруулдаг юм дахиад байхгүй. Засгийн газрын тогтоол гарсан байгаа. За. Тэр чинь бүх юм ингэж тогтоол шийдвэрийн дагуу явдаг юм шүү дээ. Ер нь бол. Ерөнхий сайд Алтан уяг байхдаа бол тэр төмөр замын бүтээн байгуулалтуудыг очиж харчаад бол бас нэлээд ажил хийцсэн юм байна шүү гэж одоо. Бас намайг бол магтахгүй юм шүү дээ. Тэр Гансүхийг бол өөртөө тэгээ засгийн газрын хурал дээр ярьж ирсэн. Тэгээ бас овоодоо гэж дотроо бодож л байсан. Тэгэхээр тэр компани захирлагч бас барьж хорсон шүү дээ. Тэгээд одоо асуудлыг тэгээд ойлгосон гэсэн үг. Хорих сэжиглэх нь бол эрх үүргийнх нь асуудал шүү дээ. Цагдаа хүчний байгуул. Тэр Samsung-т нь бол MCS гэж компани гэрээ хийгээд тэр гэрээ хийсэн компани тэгээд үргэлжлүүлээд явуулсан юм. Үргэлжлүүлэхдээ дараа нь тэр бичих цаасын аргаад бол засгийн газрын тогтоолын дагуу тэр засгийн газар дээр 3-4 яамны сайд нар байгуулагдаад тэр асуудал. Тэгэхэд бол тэн Алтан уяг ерөнхий сайд байсан сайхан бэлэг хэрэг эрхлэх газрын дарга байсан. Тэгэл тэр хэрэг эрхлэх газрын дарга чинь засгаар орж байгаа ажлуудыг бүгдийг өөрийнхөө гар хөлөө үсгээрээ зураад явдаг ийм л юмнууд байна. Тэгээ ерөөсөө хоёр л юм байл. Нэгдүгээр төмөр замыг бизнес гэд хардсан. Хоёрдугаарт энэ бол ерөнхийдөө улс төрийн одоо шалтгаан буюу 5 толгойн асуудал дээр энэ баялагийг бид нар ингээд олон жилээр 100 жилээр алдах гээд байна гэсэн яриа нөгөө тал дээр 100 жилээр авах гэдэг хүмүүсийн хооронд ил мөргөлдөөн байхгүй. Зүгээр Батцаягийн хэрэгтэй холбогдуулаад бас таны зөвлөх асан гамбат бас гадагшаага зүхтаад явцсан одоо Интерполоор ирэн сурвалжилж байна гэдэг асуудлыг авилгалтай тэмцэх газраас бас мэдэгдээд байгаа шүү дээ. Тэгээ энэ бол авилгалтай тэмцэх газраас Интерполд юу мэдээлэл өгөөгүй юм цагдаагаас л юм байл л дээ. Ерөнхийдөө бол тэгээд энийг бас би нөгөө нэг түрүүний нэвтрүүлэгт ороогүй байцаагчаасаа бас энэ нэвтрүүлгийн талаар ингээд ярина асуугаар би хариуллаа шүү гэж зөвшөөрлөө авсан юм. Ерөнхийдөө нэвтрүүлэгт орохдоо. Түрүүнд нь бол би нөгөө орч ийсэн шүү. Ингээс ижигтэн гэж хойд ингэж хамаагүй илэн долонгой юм яриад байж болохгүй хаа. Тэгээд энэ бол эргээд учир нь олдно. Яг бол тэр миний одоо зөвлөх буюу одоо миний итгэж хамаг ажлыг минь нухаж байсан. Одоо тэр төрийн 3 өндөлөх захиа бичсэн шүү. Тэр чинь бас гадаад дотоод явах айлчлалтанд тэр Гамбатгийн залуу бол өөрийнхөө мэддэг чаддаг бүхэл юмар бас холбоосуудыг хийж өгч байсан байхгүй. Та ялангуяа одоогийн тэр гадаад хэргийн сайд
пүүжэтэй бол хойрхон ажиллаж исэн. Яг бол манайд өнөөдөр тийм төвшөнд бэлтгэгдсэн боловсруулагчид маш ховор байдаг. Тэр утгаар нь би тэр залууг Германы коммерцбанкнд ажиллаж байхад нь татаж авчираад өөр дээр ингээд яг бид нар чинь ийм том өсөл мөрөөдөл том төслүүд рүү орж шít. Тэнд биднэрт яг тэр хэлбэрээр нь уншиж мэддэг, тэр хэлбэрээр нь мөнгө хосгодог тийм залуучууд хэрэгтэй байхгүй. Дайл Монголын төрд. Тэгээ бэлдээд ингээ явж байсан тэр чинь газараа Ганбат биш шүү дээ. Ганбатын чинь доор 40 50 60 залуу ажилладаг. Жишээ нь би яам болгоноор явахдаа гаднаас тийм залуучуудыг одоо тодорхой төслүүд дээр хүсэж ажилуулдаг байхгүй. Яг бол яамны ажилчид ч юм бол тодорхой ийм нэг өөрсдийнх нь нэг вакуум юм уу тэр нэг юмд хайрцаглагдсан байдаг. Тэгээ явахад ингээд явдаг. Миний л ойлгож байгаа тэрийг өнөөдөр Монгол улсын цагдаа Интерполоор хайгаад авах биш. Монгол улсын төр тэр залууг бол өөрч авчирч ажилуулах ёстой. Одоо тэр залуу хаана ажиллаж байгаа юм? Одоо гадаашаа гараа ирсэн гэж. Одоо хаана одоо байгаа гэсэн үг. Интерполоор ирээд суулжж байгааг тод мэдээж Монголд байхгүй. Тантай холбоотой байгаа. Холбогдож болохгүй шүү дээ. Холбогдлоо гэхэд бол тэгэл янз бүрийн асуудал байна. Утас шулмас чагнадал байлгүй. Тэгээд ер нь бол хаана байгааг нь ярьж болохгүй. Одоо нөгөө юу шиг 90 сурвалжлах сэтгэл зүйн шиг юм байна. Тийм учраас би дахиад хэлээ. Миний тойрсон залуучууд бол би өөрөө итгэдэг, ийм хүмүүсээр хүрээлүүлдэг. За Ганбатыг ярихад бол гадаадд ажиллаар явж байхад нь шууд энд би одоо тэр гүйцэтгэх ажлынхын цагдаа нар тийм муу байна гэж би бол бодохгүй байна. Гадаадд явж байгааг мэдчихлээ шүү дээ. Мэдчихэн гут нь шууд нөгөө компани дээр нь очиж компани лацтаад бүх юмыг хурааж аваад ингээд нөгөө гадаад явж байгаа юм чинь ирэхээс чинь баримтлах юм байна гингүүд шууд Интерпол тогтож байгаа. Ямар шүүхийн шийдвэр байхгүй. Тэр хүн яасан хийсэн. Зүгээр л хорлож байгаа байхгүй. Өөрөө зүхтаж гараагүй гэсэн. Өөрөө зүхтаж гараа. Гадаад явж байхад нь тэгээд надаас асуусан одоо яах вэ? За энэ бол улс төрийн юм болж над руу чиглэж байна. Ерөнхийдөө учрыг олддог чи Монголд ирээд хэрэггүй. Гэт ийм асуудал болсон юм. Интерпол гэдэг юмар зарлцсан байна. Зарлахтаа бүр ингээд улаан хуудсанд тавьсан байна гэж байна шүү дээ. Зүгээр л одоо юу гэмт нөө захиалагт. Би бол захиалагт ажил гэж. Цаашдаа тодорхой болох байна. Тэгэхээр таныг Замтевер барилга байгуулалтын сайд байхдаа McKinsey гэдэг компанийг одоо тендергүүгээр одоо шалгаруулад тэгээ энэ компанид өгөөсөн 2.6 сая долларыг одоо энэ Ганбатын одоо компанид шууд шилжүүлсэн гэдэг асуудлаар бас буруутгаад байгаа юм шүү. Тэгж сонин дээр бичээд байгаа юм. Хуулиараа сайд хүн ерөөсөө мөнгөн дээр хараа өсөх зурдгүй юм байна лээ. Ер нь бол төрийн нарийн зурдаг. Би хэлээд шүү дээ. Ер нь бол сайд бол төрийн бодлогын ажиллагааг явуулдаг аж ахуй ажил яам болол төрийн нарийн одоо мөнгөн дээр зурдаг. Зурлаа гэхэд тэр мөнгө нь одоо жишээ нь яамн дөрөл өөрт нь мөнгө байдаг. Одоо жишээ нь тэр төмөр замтай холбоотой юмд бол бүгд банкар явж байгаа шүү дээ. Банк ч нь өөрөө хэнд ямар мөнгө өгж байгаа тэрийг бүгдийг хянах байлгүй дээсэн. Тийм ээ. Тодорхой шалгуураар гаргах уу? Өөрөө уцтаал тэгдэг юм бол одоо бол байхгүй шүү дээ. Тэгэхээр та шийдвэр гаргаагүй төрийн нарийн шийдвэр гаргасан гэж шүү дээ. Төрийн нарийн чинь мөнгөний эрэхтэй гарын өсөх зурдаг байхгүй. Тэгээд тэр данснуудын хүртэл битсэн байж. Хүн уншихтаа өөрөө хүртэл ингээд тэрийг уншаад шууд итгэж байгаа. Харин тэгэхээр л ойлгогдсон. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө юу гэж байна гэхээр дансаар нь тэр мөнгө эхлээд эн чинь ингэсэн шүү 140 сая доллар гэж бичигдсэн шүү. 140 сая доллар гэдэг чинь бол асар их хэмжээний мөнгө. Тийм ээ. Тэгэхээр 140 сая долларыг ямар нэгэн байдлаар хулгайлаад дансаараа шилжүүлээд явж байна гэдэг чинь нөгөө өстөө нөгөө Интерполоор хаагдаад терроризмын одоо мөнгөчтэй мөнгө дэлхийд даяараа намайг шууд баримтлах. 140 сая доллар нь дараа нь 80 сая доллар болоод сүүлдээ хэд болоод одоо 800 мянган доллар болцсон явж байгаа шиг байна. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн одоо мөнгө одоо дансаараа хүлээж авсан юм уу аваагүй юм уу? Та энэ дээр бас би хэлээд байна. 140 сая доллараар эхэлсэн юм чинь одоо явсарга 800 мянган доллар руу болцсон. Сайд хүн өөрөө дансаар гүйлгээ хийдвэ. Хоёрдугаар дахиад хэлээ. Намайг тойрсон буюу надтай ажилладаг хүмүүс бол өмнө ихэдээ бол нэг тийм Монголыг гэгээлгээр ярьж хөгжлөнө гэсэн бодолтойгоор явдаг учраас том юм ярьж байгаа дундаас нь самарны мөнгө хулгай их тийм хүмүүс биш байхгүй. Тэгэхээр монголчууд төмөр зам барих гэж их олон жил маргалаа. Тэгээд одоо хэдэн одоо босгосон далангаас өөр юм одоо бүтээж чадаагүй байна. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй сая доллар зарсан мөртлөө одоо далангаас өөр юм барьсангүй гэдэг одоо таныг бас чиглэж улс төр яваад байгаа юм шүү. Надыг зам тээврийн яамны сайд байхад бол
мөнгө өгөөгүй. Дараа нь ганц өх зам тээврийн яамны сайд очиж нэг $200 сая өгсөн юм байна. $200 сая нь бүтээн байгуулалтыг бол хүмүүс нь очиод үзэх хэрэгтэй байна. За. Үдсэн хүмүүс нь очиод бол сая бол хэдэн Японууд очиод ийм их юм хийсэн юм уу гэд тэр асашороо нэг Твиттер юмгаар яваад байсан шүү дээ. Тэгээ хурлын гишүүч гэдэг юм энэ яриад байгаа хүмүүс л очиод үзээд шинэ 90 сурвалжлага сэтгүүл зүй байт юм бол очиж үзээд энэ шинэ $200 сая юу хийсэн бэ гэд тэр дундаас нь юм авах ямар ч үндэслэл байхгүй байхгүй. Урагшаа төмөр замныг 260 орчим километр нийтдээ өртөх нь бол $900 сая юм байна. За. $900 сая $200 сая л бүтсэн. $200 сая бол 70 гэл байр шүү дээ. Ер нь бол. Тэгээд тэр нийт замын өртөх нь $200 сая юм байна. Тэрнээс одоо нийтдээ 268 километр төмөр зам нийт өртөх нь $900 сая. Энээс $200 сая нь ихний ажил буюу тэр далангийн ажлыг л барина. Ер нь бол төмөр замыг чинь далангийн эхэлж барьж байж дараа нь бусад ажлуудыг хийдэг тийм журмаараа тэгж явдаг юм байна л. Бид нар нөгөө нэг өөрсдөө мэдэхгүй өөрсдөө төмөр зам барьж байгааг болохоор энэ тал дээр бол аргач байх л та. Японочууд өөрсдөө дахин үнэлгээ хийнгээд одоо судлаад эхэлсэн байна. Тэр үгүй яг тэр чинь тэр хариуцлага тийшээ очиод байна шүү дээ. Тэгэхээр тэр үнэлгээнүүд нь дахиад гараад ирэх тийм одоо явдаг систем л баггүй. Тэгээ манайх нөгөө нэг том бүтээн байгуулалт хийж үзээгүй болохоор том бүтээн байгуулалтыг ярихаар итгэдэггүй, хийх гэхээр итгэдэггүй, хийгээд эхлэхээр харддаг. Ерөөсөө нөгөө нэг том сэтгэлгээгүй болцол улсууд юм. Зүгээр л нэг жирийн автозам барих гэж одоо бас замын тендерээс нэг тодорхой мөнгө хумсалдаг шүү дээ. Замын өргөнөөс нь ч юм уу, уртаас нь ч юм уу хумсалдаг. Энэ зузаанаас нь ч юм уу. Тэгэхээр энэ арга барил дээр бас төмөр зам дээр хэрэгжиж байгаа мөнгө хардлага яваад ах шиг байна. Төмөр замыг бол тэгж барьдаггүй байна. Төмөр замыг бол арай өөрөөр барьдаг. Тэр чинь стандарт гэж байна. Тэр даац маац гэх тэр зураг гэж байна. Тэр зургийн дагуу наадвал чи би бүгдөө байцаалтанд ирсэн. Байцаагчид яг өөрөө чинь асуултуудыг асуусан байхгүй. Яг бол тэр сонингийн мэдээлэл шүү. Тэгэхээр за ингэдэг юм аа. Тэгээд ингээд тэр зураг мураг гаргахтаа зураггүй хийсэн юм байна. Зураггүйгээр юм хийдэг юм аа. Гэл ингээд одоо бүх юм ингээд бичих цаастайгаа тайлбарласан л да. Сая одоо тавталгын гэрээ байгуулах гад улсын хурлаас буцаацсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь та хэр зэрэг ямар гэрээ болсон гэж бодсон бэ? Ер нь танилцсан уу? Тавталгын гэрээ бол асар учир дутагдaltaй гэрээ болсон шүү. 4 удаа солигдсон. Хурлын чуулганы нээлтэн дээр дөрөв жил болох гэж байна гэж. Шууд хурлаар оруулахгүйгээр засаг зур гэсэн. Инг сайхан гэж сайд орж ирсэн зохион байгуулалтаар 30 жилээр дахиад автоматар 40 жилээр сунгах. Энэ юу гэж байна? 100 жил гэсэн. Баялагтай газар байтхаа бэлчээрээ бид чинь 100 жилээр өг. Хумсургүй хүмүүст Монгол хүмүүс. Тэгэхээр тэрийг бол би бол эргээд намайг биш, бид нарыг биш, тэр Ингсар гэдэг хүнийг яагаад ийм гэрээ оруулж ирсэн бэ гэдгийг нөгөө хүчний байгууллагууд бол шалгах ёстой гэж би бол тэгж бодсон. Тэгэхээр энэ 5-7 болон төмөр замын асуудал ингээд гацаанд ороод байгаа нь улс төрчдийн хоорондох нөгөө улс төр бизнесийн бүлэглүүд олигархуудын хоорондох тэмцэл яваад байна гэсэн юм хардлага олны дунд байна. Тийм. Тэгэхээр би бол өөрийгөө бол тэндээс бол та нэг талны биш үү? Тийм. Нэг тал нь ихээр би болохоор улстай гэдэг байгаа мөртлөө улс гэдэг чинь юм. Би ч төрийн хүн штэ. 3 удаа сонгогдсон. Төрийг төлөөлж нөгөө талдаа ард түмнийг төлөөлж байгаа юм байхгүй юу? Тэгэхээр 100 жилээр бол арай тэгж болохгүй. Бид нар өөрсдөө ашиглая гэж яриад байгаа хүн чинь өөртөө авах гэдэг нэг ойлголт байж болох уу? Тэгэхээр ерөөсөө наадах чинь ингээл цацчихдээ юм байна. Эднэрийн хоорондын маргаанаа. Тэгэхээр ер нь бол ганцхан Монголч болоод байгаа хэрэг өсөлттэй энэ. Ер нь нэг колоничлол гэж юу гэхээр мэдлэггүй байсан ард түмнийг очиод баялагийг аваад ирээд тэр колоничлол явж ирсэн тийм ээ. Одоо бол арай өөр болоод байна шүү. Баялагийг аваад авахтаа эдийн засгийн аргаар. Тэгээд дараа нь баялагийг авсан юм чинь эдийн засгийн гарт нь орчиж байгаа. Эдийн засаг гарт нь орцсон байна гэдэг чинь тэрийг дагаад явна гэсэн юм байна л. Монгол улс одоо Хятад, Орос гэсэн хоёр их гүрний дунд байгаа баялгаа мөнгө яаж болох вэ гэдэг асуудал дээр одоо маргаад ах шиг байна. Тэгэхээр зүгээр төмөр замын цариг дээр жишээлбэл одоо өргөн байх уу, нарийн байх уу, Оросын хуу, Хятадын хуу гэдэг та ер нь Оросын талынх болж хувираад байгаа юм шүү. Ер нь одоо манад явж байгаа хэрэглэгдэж байгаа төмөр зам чинь өргөн цариг гэж явдаг байхгүй.
бид нар шинээр хятад царийг оруулж ирж болно. Тэр бол асуудал биш. Их хурлаараа хилцээд хэдийгээр 76 мангу гэж хэлүүлж байгаа ч тэр ингээд хоорондоо ярилцах байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд биднэрт аль нь хэрэгтэй, ирээдүйд биднэрт аль нь хэрэгтэй гэдэг дүгнэлтийг тэнд гаргах хэрэгтэй. Уг нь бол тэрийг гаргацсан юм. За хэрвээ нарийн цариг, хятадын цариг орж ирэх юм бол бид нар хөдлөх бүрэлдэхүүн бүх юм эргээд хятад хэлтэй, хятад одоо бичгтээд юунууд орж ирнэ. Баялаг бол боловсрогдохгүйгээр түгээгээр гараад их юм байна. Дараа нь бид нар баахан одоо баялаггүй нүхтэй ингээл нэг төр зуур цадсан. Одоо сайн нэг 5 толгой дээр чинь тэр Сүв Батболд ерөнхий сайд байхдаа нэг зээл авч нэг тараалаа штэ. Гом бялхва сонгуулийн юм. Одоо өрөө дарах гэж яаж? Ийм юм руу орох гэдэг уг нь улс төрчд төрүүлж харах хэрэгтэй байхгүй. Тэр тэгж ойлгодог. Гишүүнээ нарийн царгийг одоо баримталж ярьж байгаагаа гишүүдийн тайлбараар бол урагшаага хятад руу нүүрс одоо хямдхан гаргахын тулд тэр дамжуулан ажилт хийхгүй тулд нарийн цариг байх шаардлагатай гэж яриад байна шүү дээ. Эдийн засгийн үр ашигын үүднээс гэж ярьдаг шүү. Тийм яг тэр нь $3 л байдаг юм л та. Тэгээ $3 байна. Тэгэхээр дахиад би энэ дээр ямар шүүмжлэлтэй байдаг вэ гэхээр нэг улсаас буюу нэг зах зээлээс хараад тэгээд нэг бүтээгдэхүүн бол ирээдүгөө бизнесээ. Энэ бизнесийн өөрийнх нь зарчим буруу байхгүй. Зах зээл хямруул явах. Үн өнөөл явах. Одоо яг болж ш. Дэлхийд даяараа нүүрснээс татгалзах юм руу ингээд нөгөө Европын олгож шахаад эхэлж ш. Ягаад гэвэл нөө экологиараа ийм юмнаас бид нар аль болох хоёр дахь зах зээл рүү орох хэрэгтэй маа. Тэгэхээр одоо төмөр зам барих гэж одоо өргөн нарийн гэж хэрэлцээр байгаад одоо бидний 5-7-оос олох ашгаа одоо тэр алтан боломжоо алдчихлаа гэж бас яриад байна шүү дээ. 2010 онд шийдсэн байхгүй хурлаар. Өргөн зэрэг нь хэрэгтэй байна. Бид нар далаа руу гарах хэрэгтэй байна гэх. Тэгэд мөнгөний нөгөөг л байхгүй. Мөнгөний нөгөөг төмөр зам барьсангүй гэж ярьдаг. Төмөр зам ч мөнгөөр барьдаг. Тэгээ арга ядаа за мөнгөний авахын тулд тэр Сүхбаатарын Батболдыг ерөнхий сайд байхад за ямар ч байсан эхлүүлчээгээд эхэлж байгаа дүр зураг гаргасан. Тэгээд тэр төмөр замыг чинь босгоно гээд бонд гаргаад 1.5 тэрбум доллар тэр төмөр замын одоо төслөөр тэр мөнгийг босгосон шүү дээ. Тэр презентацийн тэр одоо тэр Интерполоор хайгдаад байгаа Гамбат чинь Хонконг, Англи, Америкийн хөрөнгийн биржүүдээр очиж презентацийн тавиад тэр 1.5 тэрбум доллар чинь боссон байхгүй юу? Дээрнгүүт нөр юм зарч. Уг нь бол том юм сэтгэе томоор бодоод ингээд бол энэ баян оронд 1.5 байтугай мөнгө л олдох байхгүй. Таныг бас одоо хятадын талтай нэг нууц гэрээ байгуулсан байсан гэдэг асуудлыг бас нэмдэрж гишүүн гаргаж тавиад хоёр ч одоо шүүхтэлцээд байсан. Нөгөө шүүхийн асуудал юу болсон бэ? Тэгээ нууцлалын зэрэгтэй гэрээг нууц гэрээ гэдэг засгийн газрын гишүүн нууц гэрээ хийнэ гэж ерөөсөө яаж тэр толгойд бодож олддог юм аа. Тэгээ тэр гэрээ эцэг нэгэн цагт ил болно шүү. Тэнд юу байх хэвээр. Нууц биш байсан гэж юу? Үгүй ээ. Нууцлалын зэрэгтэй гэрээ байдаг байхгүй. Одоо юу гэдэг яг бол тодорхой хугацаанд тэр чинь засгийн газраас зөвшөөрлөө авч байна. Ерөнхий сайдтайгаа тохирж байгаа. Тэгжээж гадагшаа дотгошоо явж гэрээд гар хөлөө үсгэж зурдаг болохоос тийм дураараа дургсан сайд одоо хуулиараа байхгүй л. Тэгээд Монголын төмөр зам гэдэг компани Солонгосын компанитай нөгөө нууцлалын зэрэгтэй гэрээ игээд надад танилцуулсан байхгүй сайдтай. Тэгээ сайд нь танилцлаа гэдээ би гар үсгэж зурсан юм. Тэрийг л тэгсэн байлаа. Тэгээд яагаад гэдгийг надад л их муу байгаад тийм юм. Би бол өөрт нь бол нэг тийм. Тэгээ Монголын төмөр зам компани удирдлагын таны зөвлөхсөн нөгөө Бацаа байсан юм шүү. Тэгэхээр тантай холбож харлаад байна. Тийм л баг. Гэхдээ хууль өөрөө хуульч хүн шүү дээ. Хуульч хүн бол одоо бүгдийг л мэдчих яах хэрэгтэй. Би зүгээр зориулаар тэгж яриад байт юм бол гэж боддоо шүү дээ. Тэгээд шүүхийн би тэгээ шүүх төгссөн. Шүүхийн шийдвэр гарсан ерөнхийдөө бол хүн гүтгсэн байна. Уучлахгүйгээр л гэсэн. Тэгээд уучлахгүй байх байлгүй л одоо хүртэл хараад байгаа шүү. Хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаад байгаа юм шүү. Баггүй. Жишээлбэл одоо төмөр замын царгийн асуудал дээр эсрэг тесрэг байр суурь байгаа чинь л бас нөлөөлөд байгаа юм болов уу? Тийм ээж болох л. Таныг бас 17 онд Шингэлэг спиртийн хэрэгтний хэсэг одоо дуйлайн тарьж байгаад гадаадд бас нэг хэдэн сар байжгаад ирсэн гэж бас нэг хэвлэлээр бичиж ирсэн. Наад ч юм уу дээр бизнес хийж байгаа үед. Тий. Тэр чинь одоо ямар учиртай? Та тэр бизнест оролцоод яасан юм уу? Санхүүжүүлэх тал дээр нь оролцсон. Тэгээд нөө санхүүжүүлсэн хүмүүс нь асуудалтай болонгууд намайг одоо байсан байна гэл ингээл ирсэн. Тэгэл би тэрийг сая тэр төр мөнхийн номон дээр бол
аюу сайн бичсэн байл. Тэрийг аваад уншчих бол бүгдээр л ойлгомжтой. Тэгээ та номныхоо рекламыг бас салт хийгээд ах шиг байна тий. Гэтэ зүгээр номыг ч уншиж амжихгүй хүмүүс та зүгээр тайлбар хэлж болох гэдэг. Уншаарыг сонирхолтой байна. Яг бол төр мөнгө чинь өөрөө тэр 17 чангалэг дээр бас хэлмэгдэжсэн байхгүй. Тий. Тэр мэрийг өөрөө мэдчихсэн учраас аюу өөрөө бичсэн байл. Би тухайн үед бас сэтгүүлчээр ажиллаж байхад энэ 17 чангалэг спиртний хэрэг бас яг эд би сурвалжлага хийжсэн л та. Тэгэхээр тухайн үед бол одоо хэлээр одоо спирт оруулж ирэхийг хоригдсан байхад бас нэлээд томоохон бүлэглэл одоо энэ их хэмжээгээр нь оруулж ирчлээ гэдэг асуудал дуулан тариад байсан. Тэгэхээр хэргийн эзэн та байсныг бас би сүүлд мэдсэн л дээ. Хэргийн эзэн ч юу бах та. Тэр номыг л олол уншиж. Тэгээд ер нь жоохон ном уншдаг болмоор байна. Яг үгүй сайн мэдсэн байгээд ер нь аюул сайн зохиолч ном жилдээ 1000 гаруй борлогддог гэж байна. Энэ аюул харамсалтай тоо шүү дээ. За зүгээр хоёул номныхаа рекламыг болъё. Ер нь зүгээр та яг тухайн үед олон сар гадаадад байсан юм, ажлын шаардлага байсан юм уу? Эсвэл одоо асуудал орчихгүй гэдээ гарсан юм уу? Яг өөр юм болсон баг. Яг бол телевиз рүү масктай хүн гутг барьж кассет тулгааллаа гэдэг тэрнгүүд хүн над руу ярихгүй. Энэ тэгээд шууд яг саяын энэ юутай адилхан юм болж байгаа юм л да. Энийг төмөр замын юутай. Энийг бол зохион байгуулж байгаа нь Батулга гэдэг хүн байна гэсэн юм. Би мэдэхгүй явж байсан чинь хүн над руу уцдахгүй. Зургатаар ийм гараад байна гэнэ. Та гадаадд явж исэн юм уу? Үгүй. Тэнгүүт нь би яг зугтаа. За энэ бол яг намайг барих гэж байгаа юм байна гэл. Яг тэр юм чинь эрүүгийнхэн цагдаагийн хоёр нийлцсэн байхгүй. Тийм болсон байсан. Дараа нь мэдээ. Тэгээд та түр зур гадаадд байх шаардлагатай байсан. Тэгээд энд ирээд эрэнгүүт бүх юм ангууд би өөрөө цагдаар уцсан. За би наадах чинь ямар ч холбоогүй. Би өөрөө Монголд очлоо шүү. Гэтэ та нар хил дээр барьж марж сүрчгнээ дагаараа гэд. Яг бол тэр цагдаагийн нар солигдсон байхгүй. За. Тийм. Тэгэхээр би өөрөө уцсаж байгаад ороод ирсэн. Тэгээ одоо тэр асуудал чинь ер нь яаж шийдэгдсэн бэ? Таныг холбогдлохгүй гэж одоо шийдвэр гарсан уу? Эсвэл одоо шалгалтад байхгүй юм чи тэр чинь зохион байгуулалт хийсэн юм чи. Тэгээ тэр номыг дахиад би номных рекламд орлоо шүү гэсэн. Ном уншаарай. Тэгэхээр та бас сүүлийн үед ер нь одоо арх тамхи үйлдвэрлэдэг хүмүүсийг улсын хурлд сонгохгүй байя гэсэн уриалга гараад исэн. Тэгэхээр та өөрөө арх уудаггүй хүн гэж би сонссон юм байна. Тэгэхээр арх үйлдвэрлэдэг хүмүүс та бас аллергитэй юм а та? Уу яг энэ сонгуультай холбоотой. Яг бол сонгуулиар асар хэмжээний арх тараадаг байхгүй. За. Тэр архиар сонгуулийн санал авна гэдэг ч юм бол ерөнхийдөө бол хүн нөгөө би тэр утгаар нь хэлсэн байхгүй. Ер нь бол Швед, Финлянд энтерт бол яг энэ асуудал болж исэн юм байл. Ерөнхийдөө яаж нэхэр нэг эн чинь нөгөө хүүтэй орооч аюултай арх үйлдвэрлэгчтэй байсан. Одоо би их дээр юм ярьж шээ. Тэгээ их хурлд нь маш их хэмжээний арх үйлдвэрлэгч нар орж ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө тэр Шведийн тал бол нөгөө парламентаа юу яаж чадхаа байгаад архины мөнгөч бэлэн мөнгө. Тэгээд тэр бэлэн мөнгнөөс болж нэг их хурлын чадамж их алдагдсан байна. Тэгээд газар нутгаа алдчихсан, буруу шийдвэр гаргажсэн тийм түүхэндээ л байдаг юм байна. Өнөөдөр бол арх, гар утас, бензин, бэлэн мөнгөний урсгалууд бол ерөнхийдөө их хурл дээр бол нэлээд том бөөгнөр рүү орсон байж байгаа. Таны энэ уриалга гарсны дараагаар бас их хурлдах зарим гишүүдтэй та жоохон ер нь таарамч муутай босноо. Ер нь таарамч. Жишээлбэл одоо та Батхөө гишүүнтэй бас нэг ямар нэгэн байдлаар ингээд сөргөөцөлдөд байгаа анзаарагдаад байдаг л та. Та хоёрын хооронд ямар ашиг сонирхлын төрчл байгаа юм бэ? Таван толгой төмөр зам энэ арх энтер дээр бол ерөөс байнга зөрчил болдог шүү. Яг бол их хурлын гишүүн хүн байна чи их хурлын гишүүн байж байгаа таван толгойгоо хувьцааг зараа. Яг бол та нарын лобби ч нь өөрөө энэ Монголын баялагийг гадныханд үнэгүй өгөх гээд байна. Тэгээд таван толгой эсрэг ярихаар чи манай арчилсан ам болохоор би чамайг одоо ямар нэгэн байдлаар одоо шүмжлэх гээд байна. Би бол энийг илэн далангүй л. Тэгээд чи тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгөтэй боллоо тийм ээ. Таван толгойн асуудлаас ч болоод ингэж та нар нэг талдаа гараач гэсэн утгаар бол шүмжил дулаан цайл хэлдэг. Одоо за оюу толгой бол 50 тууцсан. Яг тэгвэл энэ оюу толгой дээр ямар алдаа байсан ашиглах нь зөв, ашиглах ёстой. Тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явах ёстой. Гэхдээ тэр гэрээг сайднаар хийдэг нь монголчуудын буюу Монголын засгийн газрын тэр тухайн засгийн газрын хамгийн том алдаа байхгүй. Тэр бол мэдж нэг алдна, мэдэхгүй нэг алдна. Яг бол ийм том баялаг энэ олон тэрбум долларын гэрээг мэрэгжлийн боловсон хүчингүүд гэрээн дээр ажилдаг. Тактикийн хувьд бол маш их тийм өндөр агуулгатай тоглолтууд болдог энэ гэрээн дээр. Тэгэхээр бид нар тийм хүмүүсээ бэлдсэн байх хэрэгтэй байсан. Алдаа яриад шүү дээ. Нэгэнт гэрээ хийц одоо гадаадын шүүхтэр очино.
Тэгэхээр сайд нар өнөөдөр гэрээ хийснээр магтаад байна. Сайн байж болно. Гэхдээ гэрээ өнөөдрийн хувьд бол Монголд ашиггүй гэрээ болцсон. Дараагийнх нь юу? Яагаад би оюутлогын ирсэн 5-7 гэрээд байгаа. Тэгэхээр одоо 5-7 гэрээг одоо оюутлогоо шиг алдахгүй тулд одоо тооцоогоо хийсээр идэл бид нар одоо ингээ алтан боломжийг алдчихлаа. Хэрэд ус одоо Монголоос нүүрс авах хэсэг нь эргэлзээтэй болчлоо гэж яриад байна. Бид нар тэр боловсруулах үйлдвэр гэж яриад байгаа чинь. Сайн чанарын нүүрс, эрчим хүчний нүүрс байна, коксны нүүрс байна, манай төмрийн хөдөр байна. Яагаад 16 дугаар зуунд олдсон юмыг технологиг бид нөр өнөөдөр оруулж ирээд юм болгочих болдгүй гэдэг юмыг л яриад байгаа байхгүй. Тэгэхээр сая тэр Францд болсон олон улсын нэг уриалга явуулаа шүү дээ. Хүлэмжийн одоо хийнээс татгалзаа энэ төр. Солонгос, Япон хоёр бол үндсэндээ нүүрсийг одоо ашигланаа, хэрэглэнэ гэдэг дээр бол хатуу байр суурьтай байгаа даа. Яг бол атомын цахилгаан станц нь эзэн нэгэн цагт эрсдэлд ороход яах вэ гэдэг. Бас энэ чинь улсын бодлого байгаа даа шүү. Та ер нь одоо энэ 76 улс төрчийн дотор ер нь хөрөнгө орлогоор нэлээд дээгүүр явдаг. Гэхдээ таныг бас боловсрлоор харьцангуй доогуур байдаг гэж зүгээр хошгинч бичээд тань л да. Тэгэхээр та дээд сургууль одоо төгсөгөө гэдэг чинь бас олон юмн дээр л бас шүүмжлэлт өртөд байгаа шиг байна тийм үү? Яг тэгэл одоо ямар худлаа хэлтэй биш. Одоо Франц хэлтэй тэдэн тийм сургууль төгссөн гэдэг бидний хувьд бол диплом худалдаж авах аюу боломжтой. Яг ялангуяа тэр 90-ад оны ихэр Орос диплом бол аюу юм тус $1500 төлөв. За. Тэгээд боломж бол байсан зүгээр яагаад ч юм бэ? За энэ худлаа дипломоор ч яах юм бэ гэсэн нэг тийм бодол байгаа л гэсэн. Тэгээд боловсралгүй байлаа гэд ямар ч байсан 5-7-гоо бол өгөхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Энийг бол сая 76 гишүүнээс бол 40 хүн бол гарын үсэг зурсан. Тэгсэн. Тэгээ энэ бол бас сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Юу тэгээд одоо энэ 40 хүний гар үсэг зурсан одоо санал ер нь дэмжигдэх болов та юу гэж байна? Газартаа өгсөн байгаа дэмжих л ёстой шүү дээ. Өөрсдөө боловсруулах гэж. Тэгэхээр түүгийн нүүрс зарах тэр сайн чанарын нүүрсээр бүтээгдэхүүн их гэдэг чинь айгүй шал өөр ойлголт шүү. Тэгэхээр энэ парламентаар одоо шийдэж амжих болов та юу гэж харж байна? Одоо засгийн газрын ажил. Шийтгэл ёстой шүү. Тэр бид нар тэр юм бүгдээрээ байгаад байдаг боловсруулах үйлдвэр барих ирмэлзэл байхгүй улс төрчтэй байна гэдэг дээр л тийм харамсалтай төрсөн. Сүүлийн 8 жил. Тэрийг ойлгох ерөнхий сайдтай болох дахиад хэдэн жил хэрэгтэй юм бүү мэд. Уг нь танаа намын хүн одоо ерөнхий сайд ба штэ. Энд ойлголцож чадахгүй юм шүү. Энд бол нам хамаагүй байгаа. Ерөөсө бүтээн байгуулалтыг ойлгох гэдэг чинь өөрөө их тийм урт удаан түүх байх хэрэгтэй. Хайс би бол тэгж л ойлгох хэрэгтэй. Та өөрөө бас хүнсний салбарт бас бизнес хийдэг хүн шүү дээ. Тэгэхээр хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн сайд болно гэдэг чинь таныг бол ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарын нэгээр бас зарлаад байсан шүү дээ. Тийм, тэгж зарлах ёстой. Яагаад бол би өөрөө хүнсний үйлдвэртэй энэ хүнсний үйлдвэрийн хувьцаа эзэмшигч байгаа. Та өөрөө сайн дураар талхалзаж болоогүй юм уу? Жишээлбэл яг би мэддэг салбар учраас энэ салбараа одоо босхыг гэсэн тийм бодолтой байсан л да. Яахлаараа бид нар ирээнээс одоо хүнсний ногоо аваад идэв, тийм ээ. Яагаад бид нар дотооддоо энийг үйлдвэрлэж болдгоо юм. Тэгээд бахан хүлэмж наашаа цаашаа хүнсний нөгөө өөрийнхөө хувьцаа эзэмшдэг үйлдвэрүүдтэй бол их тийм хүнд болчт юм л. Яг бол тэд нар ч нөгөө тодорхой хэмжээний энэ яамны бодлогонд оролцох хэрэггүй болчих жоохоо. Ашиг сонирхлын зөрчилдөг учраас. Одоо жишээлбэл та сайдынхаа эрх мэдлийг ашиглаад өөрийнхөө үйлдвэрүүдэд тодорхой хэмжээгээр санхүүжилт олгох боломжгүй гэсэн үг. Боломжгүй гэсэн. Тендерт ялсан ч гэсэн үү? Тендерт баг оруулахгүй шүү дээ. Тэгэл энээсээ болоод зөрчил үүсэл эхэлж байгаа. Яг дүүтэйгээ бол энэ тал дээр бол муудалцсан. Өөрөө чинь сайд болсноос хойш тоо асар тийм алдагдлалд орж байна. Тэнд ч бас айгүй олон хүн тижиж л байгаа байхгүй. Цайлын ус үгүй. Иймэрхүү юмнууд бол болд яриад л дээ. Одоо гэр бүлийн бизнес учраас бас дүү тань бас зарим салбарыг авч явдаг юм. Хувьцаат компани байхгүй. Би чинь бизнес хийгээ байгаад баг их хурлд ороод хуулиараа бизнес хийж болохгүй байхгүй. Одоо 10 хэдэн жил болчихлоо. Гэхдээ л намайг хүн бизнесмен гэж хараад тахаар би эсвэл их сайн бизнесмен байсан шүү. Эсвэл маш муу улс төрч юм шүү. Улс төрчөөр харахгүй шүү. Тэр улс төрч болоогүй байгаа байхгүй. Та ер нь яах гэж улс төрд орсон ийм их амжилттай бизнестэй байгаа улс төр рүү орохоор ямар нэгэн хил амд орох нь тодорхой л байсан шүү. Хил амд орох бол асуудал биш шүү. Би бол хил амд орох бол асуудал биш гэж ойлгодог шүү. Яг тэ арчилсан намыг их дэмждэг байсан 90 оноос хойш тэгэл дэмжиж гарсан хүмүүс нь санаа төрөхгүй ажилдаг. Олсон төгөөрлөнгүүд ер нь бол ер нь энэ хүмүүсээ дэмжиж мөнгө өгч байгаа өөрөө өөртөө зориулаад мөнгө өгөл яадаг ингээл Баянгороос Эрлийн намаас гарцсан. Та арчилсан нам дотроо Монголын арчсан холбоо
одоо фракцыг тэргүүлдэг хүн л дээ. Тэгэхээр танаа нам доторх бадаас фракцуудын зөрчил одоо энэ одоо фракцгүй нам гэж зарлснаас хойш ер нь намжсан уу эсвэл хэвээр байгаа юм? Ер нь бол фракцуудын зөрчил тэгж зарлснаас хойш харьцангуй гайгүй болсон. Гэхдээ энэ фракцуудад дандаа өгшлөд байхгүй. Монголын ардсан холбоо гэдэг нь Монголын ардсан холбооны гишүүдийн фракц гэдэг. Угслаараа байхгүй. Угслаараа гэдэг чинь бол ерөнхийдөө бол заавал үзэл бодлын зөрчлүүд байдаг. Энэ зөрчлүүд бол байх тусмаа би бол арчилсан намд бол байх эрүүл юм болов. Хайрцаглагдахгүй. Өөрсдөө үзэл бодлын дагуу мэтгэлцээнүүд юм. Энэ өөрөө эрүүл шуугамж мэтгэлцэн л болох хэрэгтэй. Зөв шийдэл рүү орох гэдэг чинь мэтгэлцэн болгоод явах нь фракцуудын угслууд байх ёстой гэж бодож байна. Тэгвэл гişнэ одоо энэ арч намын фракцуудын энэ өрсөлдөөн нь одоо үзэл бодлын одоо уралдаан гэхээсээ илүү одоо эрх мэдлийн төлөөх одоо өрсөлдөөн болж хувираад байгаа юм. Тэгээ эрх мэдэлтэй байж ижил юм шүү. Эрх мэдэлтэй байж ижил юм хийдэг юм байна. Би одоо жишээ нь тэр сайд майдаа өгөөл нэг тийм үзэл бодолтой үнж царайлалаа шүү дээ. Тэгээ эрх мэдлгүй болчихж байгаа байхгүй. Эрх мэдэл байгаа тохиолдолд яриад байгаа юм хэрэгжүүлэх тийм одоо үндэслэлтэй юм яриад шүү. Тэгэхээр эрх мэдлийн төлөөх тэмцэл нь өөрөө байх ёстой. Тэгжээж өөрсдөө үзэл бодлыг хэрэгжүүлдэг юм байна. Одоо та хөрөнгө орлогоор аль төвшөнд нь явна? Эсвэл одоо улс төр рүү ороод таны хөрөнгө орлого нэмэгдсэн үү? Эсвэл одоо хэвэндээ байна уу? Хэвэндээ л байгаа л та. Яагаад хэвэндээ гэж тодорхой энэ би одоо шинэ бизнес хийхгүй. Одоо тэр үйлдвэрүүд л ашигтай ажиллаад ингээл одоо шинэ аялал жуулчлалын салбар чинь босохгүй болохоор хаанаас одоо явах вэ? Боёнгол ч юм бол аялал жуулчлалын компани байна. Тийм. Тэгэхээр Genco Tour бюро гэдэг одоо компани ер нь одоо энэ жуулчлалын улиралд ашигтай ажиллах. Бусдууд нь бол манайх аялал жуулчлалын салбар бол бас нэлээд доогуур байдаг. Бусад ордонтой харьцуулах. Босгож бол болно. Гэхдээ үнэхээр нөгөө тийм энэ салбарыг ойлгодог хүмүүс нь гардгүй юм уу хааш. Уг нь бол айгүй хөөрхөн ядаж нэг жилдээ саяжуулж аваад ч болох байхгүй. Зөөр одоо энэ шинэ хэсэг ашиглалтанд орж магадгүй 16 онд би нөгөө зам тээврийн сайд багтаа бүх ажлыг эхлүүлж байсан. Энэ Японууд бол цагтаа дуусгах юм байлаа. Одоо бол харьцангуй буудлуудтай болчлаа. Үзэх юмудаа бол ингээд хийчихт бол ямар ч үсэн газар ухахгүйгээр утаагүй үйлдвэрлэл гэж ярьдаг салбар. Жуулчдыг татахын тулд дэлхийд хамгийн том морьтон хөшөө босгосон гэж ойлгож болох уу? Яг тэр нь бол 2 3 дугаар санаа л да. Ер нь бол өдөр Чингис хааны өвлгийн нутаг гэж яриад байдаг. Эргээл одоо ирэхээр нэг архитай сууж байгаа. Чингис гэж архитай. Морьтой Чингис, моргүй Чингис, хард Чингис гэдэг. Энэ бол бахархал биш. Тэгэд юугаа ярих? Нэг гэр үзүүлдэг. Тэгээ нэг юм бүргэд гарн дээр зураг авах. Тэгээ одоо яах? Хөвсгөл явна. Сая нэг ганц сайд байх үед нэг хөвсглийг авцамтай холболоод түүст урд нь там байсан. Уг нь сая 2 нам нийлээд энэ хөгжлийн бодлыг 2 намын дараа яриад явсан бол их тийм боломж байсан. Өнөөдөр бол хөгжлийн бодлого гэдэг юм бол зүгээр цаасан дээр нэг тийм эрдэмтдийн судлаачдын хэлбэрээр хийгдсэн юм байдаг. Өнгөрсөн хугацаанд бол бид нар 2 яамн дээр очисон. Манайхан бол Монгол улсын хөгжлийг аагаас яа хүртэл одоо бүх юмнуудыг бол гаргасан байна. Уул нь танаа арчилсан нам ирэх барьж байгаа тохиолдолд энэ хөгжлийн бодлогоодыг ер нь дэмжиж явуулчих боломжтой биш үү? Та энэ асуудал ер нь намынхантайгаа гар нийлж ажиллаж чадж байгаа юу? Яг ихэнхдээ нь бол ажиллаж байгаа шийдвэр гаргах төвшөнд бол гацаад байгаа. Яг тэгвэл эднэрийн гол зорилго бол баялагийг хурдхан шиг зарж бэлэн мөнгө авах ийм сонирхол нь тавмгаалаад байгаа байхгүй. Хаанаас л Монгол улсаа битгий хөгжөөсэй гэж бодоод байв гэж сүүлдээ тэгж бодож байгаа. Одоо та майдар төслийг санхүүжүүлж байгаа гэж би ойлгосон. Яг ихний судалгааны шатанд бол санхүүжилтийг хийх хэрэгтэй. Яг бол уламжлал шашин байна, бүддийн шашин байдаг. Тэгээс өглөө босоо сунж мөргөө тахтай биш тийм ээ. Тэр одоо бол бүддийн шашны үзүүлэлт онол нь өнөөдрийн болоод байгаа зүйл ангиудтай таарад байгаа байхгүй. Экологи яриад байна да. Бүддийн шашин ч өөрөө экологи л ярьдаг байхгүй. Байгалаа хайр. Яагаад байгалыг байгаль их гэдэг юм бэ? Ихтэйгээ зүгэрлж байна да. Тэгэхээр энэ онолууд өнөөдөр таарад байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө тийм бас тийм нэг бурхан ч биш л дээ зүгээр бурхан шашны онолыг энэ майдрыг одоо бүтээхдээ бас судалж байгаа юм. Чингис хааны өшөө барихтаа тэр төмөн өшөгтөн чинь барихтаа бас судлаа шүү дээ. Судалж ээж бүтээл гардагтай адилхан. Ер нь майдэр гэж юу юм? За ер нь бол энэ бурхан багшийн дараагийн бурхан бол майдэр юм байна. Майдэр эрэхтэй 15 настай хүүхд ирээд энэ дэлхийг амар амгалан байлгах. Тэр амар амгалан биш болцсон байх нь шүү дээ. Одоо энэ исламын улсыг хаа тийм ээ. Бие биенээ
Яаж хөнөөж. Битгий муу санаа, битгий хүнтэй муу хэл. Тэр онлын тэр номлолыг л яриад байна гэдэг чинь нэг тийм тодорхой сэтгүүл байгаад байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ төсөлчөд аль шатантай явна? Ер нь хэр зэрэг хэзээ одоо яг бас мөнгө төгрөг гэл хэцүү байгаа. Тэгээ засгийн газар их хурлаар орчих юм бол бид нар ерөнхийдөө тийм гоё шинэ хот барьчих тийм. Шинэ хотоо ягаад Майдэр гэж нэрлэж болдгоо юм. Ирэх цагаараа нэрлэж шин. Ер нь явандаа дэлхийн бүддийн төв хаана байх юм? Хятад байх юм уу? Одоо төв төл үндсэндээ байхгүй болчихлоо шин. Тэгэхээр энтэгт байх юм уу? Тэгэхээр монголчууд яах юм? Ер нь явандаа ингээд шашин хоорондын юм болоход бидний нэг хамгаалах сэтгүүний бүддийн шашин байж болно шүү дээ. Тийм ээ, ер нь явандаа. Тэгэл ийм л байна. Та ер нь буддийн шашин шүтгэх юм байна гэж ойлголоо. Ер нь лам багштай юу? Тодорхой хэмжээгээр ажил үйлсээ бүтээгч гэдэг юм уу? Бизнес амжилттай явуулах гэдэг юм уу? Хэл амд орсон үедээ бас тодорхой хэмжээгээр засал ном хийлгэж үү? Би ерөнхийдөө бол манай ээж их чинь тэр бол энэ талын юмд ном уншуулчлаа, тэгчлээ гэсэн юмнуудыг бол ярьд. Би бол өөрөө тэгээд яг ном уншуулад ингээд нэг яад бол сая бол нодлон ээжийг муудахт бол бас лам амаараар нэлээ явсан л да. Та бас спортод нэлээд мөнгө зараад байдаг л да. Ялангуяа энэ judo бүхэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа энэ үедээ та бас нэлээд хувьсаа мөнгө гаргадаг юм уу? Эсвэл улсаас тодорхой хэмжээгээр дэмждэг байдаг юм уу? Олон улсын байгууллагуудаас улсад төсөв байдаг. Холбоо бол олимпийн төрлүүд бол төсөвтэй. Тэр төсөв нь бол хаанаач хүрдэг байхгүй. За. Та тэгээ хувьсаа мөнгө гаргаж. Гэхдээ тэгэл дэмжээл явахаас өөр харахгүй ш. Нэг дуртай. Ер нь бол одоо олон улсын холбооноос мөнгө өгдөг юм уу? Юу гэж өгөх юм бэ? Judo бүхэн холбооноос жишээлбэл одоо татвар авна гэсэн мөнгө өгөхгүй ш. Хөлбөмбөг олгош шүү дээ. Тийм. Татвар өгч чинь нэг тэмцээнд ороход нэг тамирчнаас 100 евро. За. Тэгээ бөхөр барилж байгаа хүүхдүүд ч юм уу ихтэй ядуу амьдралтай өнчөө өрөөсөн тийм хатуу амьдралыг давж туулсан байж тэр хатуу дэглэмийг даадаг байхгүй. Тэгээд тэр бол өөрсдөөсөө юм гаргана парк эцэг хинж гэсэн юм хүнд байдаг. Ер нь 16 оны Бразилийн олимпийн дараа ер нь зодогтой энэ холбоо энэ төр өгнө гэж бодож байна. Ер нь бол ингээл тэгээд улс орон хөгжүүлнэ гэдэг юм ингээ яваад ах бол ер нь бодоод ирсэн чинь жоохон гинэн сэтгэлгээ байсан юм шиг юм бодогдсон зүйл дээ. Та өөрөө тамирчин хүн учраас энэ спортод ийм илэгтэй байж магадгүй л дээ. Тэгэхээр та өөрөө бас самбо бүхийн одоо төрлөөр хичээл нэлээд амжилт гаргаж бүр дэлхийн аврагч болж исэн. Тэгэхээр энд ч ер нь юу нөлөөсөн гэж боддог вэ? Олон юм нөлөөлж тэгээд тэр хүмүүжлээ тэгээд эцэг эхийн хүмүүжил тийм сонирхолж гэдэг юм уу. Ер нь самбо бөхөр анх одоо барилдыг гэсэн шийдвэрийг та өөрөө гаргасан уу эсвэл хэн нэгний зөвлөгөө байсан уу? Бас зүгээр зарим нэг манай дүү төрүүлээ чөлөөтөр бөхөр яваад амжилт гаргаад гадаад дотоод яваад. За. Тэгээд чинь бохмог авчин гоё бодвол авчин чихний өвчм авчин. Нэг ийм болох юмсан. Тэр үе чинь сайд нэг гадаад явдаг. Эсвэл сайн тамирчин гадаад явдаг л байлаа шүү. Өөрөмөр гадаад явахгүй шүү. Юм өндөр гадаад баас. Хэдэн хоног ярьж байна та ер нь? 80 тонн. Тэгэл энэ бас нэг хэрэг төвөгт орчихгоо л. Тэгээ аав өөр нийгэмлэгтэй байчаал буйтаа өгч байсан, чатан баа өгч байсан. Тэгэл спортын гараа эхэлсэн дээ. 20 эхэлсэн. Таныг бас зүгээр бас сайн тамирчин болоод бас нэг сайхан байртай болчихсон гэсэн бас тийм зоригтой байсан гэж бас хэлсэн байсан. Нэгдүгээр тэгээд дэлхийн авраг болох юм бол тухайд байр өгдөг байсан. Байртай болно гэдэг чинь тухайд мөрөөдөл шүү дээ. Тэгэл нэг 2 шар юм авч ажилладаг байртай болсон доо. 80 онд таныг бас алтан медаль аваад 4 байраар шагнуулж ирсэн гэж сонссон. Тэр жилдээ энэ үш дарга тухайд хотын дарга байсан. Манай холбооны ерөнхийлөгч байсан. Тэгээд олон хүнийг байртай болгосон дөө. Та тэгэхээр байранд биш гэрт өссөн хүн гэж би бас ойлгосон. Юу гэхээр 66 оны үеэр бас танаа гэр бол бас үерт давтаад бас усаас гэр авч ирсэн юм уу? Үгүй ээ. Энэ кабинетд байсан юм байлээ. За. Манайх гэр энд гэр байсан юм байлээ ш гэр ороод. Тэгээ усны үерч яг энэ кабинет дээр 66 онд болонгууд тэр үерт орсон айлуудыг Ярамгийн дэнч дээр анх байрлуулсан юм байл. Тэр нь 66. Тэгэл хаанаас ч бодвол гэр худалдаж л авсан байх л улсаас өгөөгүй. Өгөөгүй юм тий. 43 настай байсан. Ер нь зүгээр бас мөнгөний үнцийн энэ бизнес хийх одоо ухааныг та хаанаас яаж олж авсан бэ? Ээж аав танд бас тодорхой чиглүүлж ирсэн. Мэдхгүй одоо нэг ухаасаад авч байх. Ер нь бол юм ой зардаг байсан. Тэгэл юм ой зарна гэдэг чинь бол тэр автобусаар явах их тамтай байсан. Тэгээд өрсөлдөрлийн дунд сургууль гэдэг одоо энэ банкны 84-нд 8 дугаар ингээд өсөө сургуульд орохгүй юу. Тэгээд өглөө 6-ад босоод автобусанд
Хичээл 8-аас эхэл. Тэгээ нөгөө нэг юм зураг юм явдаг. Зургийн нөгөө нэг гэрийн даалгавар чинь зураг зурдаг юм чинь автобусанд ороод нөгөө зурагч ингээл шахацалтаал, нухлагтаал ингээл. Тэгээд яаж автобусгүй явах вэ гэдэг машиныг асуу. Тэгэл таксиг мөнгөөр явна. Тэгэл мөнгө нь юу гэхээр нөгөө юм ээж багаас юм ээж зардаг байсан болохоор мөнгөтэй оюутан баян. Тэгэл ер нь таксируу шилжсэн. Та тэгэхээр эмэгтэй хүн шиг ийм сайн оёц сурахыг ээжээсээ сурсан гэсэн үг үү? Тийм. Манай ч нэг юм оёдлын машин байсан. Тэгэл тэр оёдлын машинаар ээж юм оёдаг. Хард сууж байгаа л тэгэл дуурайгаал. Тэр үуч ямар барууны юу байсан биш. Тэгэл оёол нэг гадны яарлаг болол наач. Тэгэл барууны юу шиг ингээл зараад. Тэгэхээр бас анхны бизнес таны хувцас юм ойж гадагшаага бас та зардаг байсан гэж би сонссон юм байна. Ерөнхийдөө нэг манай чинь даавуу юмдхан байсан чинь даавуу аваад хүүхдээ хувцас ихээр Европт бол их сайн борлогддог гэсэн. Хүүхдээ хувцас аюу үнэтэй. Тэгэхээр бас таны бас нэг бизнесийн эхлэл бол энэ өөрийнхөө зурсан зургийг бас зарж жуулчдад зардаг байсан гэж сонссон. Энэ Баянголыг тойрол 41 төрөл хөрөгт орж байгаа юм чинь жуулчдад нэг жижиг хитүүд нэг юм цаасан дээр хэмжээ нэг иймэрхүүл хитүүд хийдэг. Хитүүд зураал нэг тэмээ морин тоолол $1 зараалдаг гэсэн. Тэг өдөрт нэг 10-аас 20-ыг зарчих чинь $20 болж байгаа. Энэ өөрсдөө тойролцсон гороож өгдөг байсан. Тэгэхээр how are you $1 гэх. 80 дон гэсэн үг үү тэгэхээр. Тухайд ч бас англи хэл яг албаасаар үздэг байсан шүү дээ. Тэгэхээр та өөрөө бас биедээ сурсан гэсэн үг үү те. Ерөнхийдөө бол нэг гадагшаа нөгөө тэмцээнд яваад гэсэн чи хэл сурах хэрэгтэй байна гэл бэлтгэлд байхдаа тэр чойл усан жуугаа нэг хар ном байсан. Англи хэл өөрөө сурах хүч гэх өөр ихнээс А Б гэл ингээл явдаг. Тэр номноос л яг англи сурсан. Тэгэхээр одоо Баянголын эргэн тойронд ингээд зураг зарж бизнесээ эхлүүлж ирсэн хүн одоо энэ Баянгол зочдлын хувьцааг нөлөө бүхий хүн гэж танд бас сонин тохиолдол байна. Эсвэл энэ та бас зорж энэ одоо зочдлыг бас авъя гэж бодсон уу? Үгүй энэ тэгээ хувьцааны одоо юу юм да. Зураг зардаг байсан. Энд чинь доор долларын дэлгүүртэй байсан. Жуулчтай хэрдэг. Тэгээд тамирчин болоод хоршоол нийгэмлэгт орж байгаа юм. Тэр чинь 17-8 тэл хүүхэд штэ. Залуучуудын улсын авраг тэгээд улсын аврагад тэгээ нөгөө нэг тэр үе чинь тэр нийгэмлүүдэд төсөвтэй. Тэгээ Баянголд байрладаг. Тойд Баатарч багш байсан. Тэгэл дандаа тэгээ нөгөө нэг гэр хорооллын хүүхд чинь 16-7 одоо ингээд жочид дуудалд ирээд байрлцж байгаа. Хажуудаа утастай халуусанд орчдөг. Хөнжлийн ингээд солиод өгчдөг. Солийн шоконд орж байгаа биш үү? Тэгээд лифтээр явж байгаа юм. Тэгээд уцаар ярих энэ төргээд ингээд тэгээд эн чинь за ер нь сайн тамирчин байвал аюу их тийм амьдрал өөрчлөгдөх юм байна гэсэн нэг бэлтгэлээ бол амар сайн хийж эхэлж байгаа. 81 оноос хойш 90 он хүртэл бараг Баянгол Улаанбаатар жочдууд байрлсан байна. 7-8 жил тийм. Энэний дараа нөгөө нийгэм солигдоод ганцхан руу явчихж байгаа байхгүй. Шууд шгшээвгаасаа гараад. Тэр чинь 28 9-тэй байсан баг. Байртай болцсон, дэлхийн авраг болцсон. Ерөнхийдөө тухайн үеийн зорилго бол бэлтжиж байгаа юм. Тэгээд яа ганцхан руу явсан бэ гэхээр нөгөө юм ойж зардаг нэг тухайн үед нэг $1000 болчихж байгаа байхгүй. $1000 орчин тэгээд нөгөө нэг даваа юмд тамирчд учраас бид нар гадаад тосролтой байсан. Түүс иргэдэд бол гадаад тосролтой байхгүй шин. Тэгээ нөгөө барилж ирсэн залуучуудад дуудаад нэг юм баанд үүсгээд тэгээ энэ Орос хят хоёрын хооронд ганцхан явж байгаа. Тэгээ ганцхан яваад дараа нөгөө аж ахуйнууд хийгээд бэлэн мөнгөтэй болчихж байгаа. Тэгээ бэлэн мөнгө болонгод хувьцаад энэ нөгөө Монголын бүх юм чинь нийгмийн өмч байлаа шүү дээ. Тэгээ хувьцлал руу орсон байхгүй. Ингээ хувьцлал руу ороод хувьцаат компаниуд үүссэн. Хувьцаат компаниуд үүсэнгүүт хин тэр хувьцаануудыг авах вэ гэсэн бэлэн мөнгөтэй байлаа байхгүй. Тэгээ нэг улс төрчтэй бид нар бас нэг зөвлөдөд бэлэн мөнгөтэй хүмүүстэй Монголынхаа хүнсний салбаруудыг өгөө гэсэн юм нэг яригдсан. Тэгээд та талах чихэр махын пиксийг авсан юм аа. Тэр хувьцааг аваад талах чихрийн хувьцаа бол тусдаа орчихсон. Яг тэгвэл банкнд барьцаалагдсан байсан 30% нь нөгөө хүн нөгөө талах чихэр компани 30% нь барьцаалаад зээл авчихгүй банкнаас. Тэгээд төлбөрөө төлж чадахгүй байнгут нөгөө банк нь мөнгөтэй хүн зарна гингүүд над дээр зарт. Тэгээд нэгмсэн ч 30% таа болоод дараа нөгөө хувьчлагдах юм бол 30% таа давуу хэрэгтэйгээр авчихсан байхгүй. Махын пекстер бол үндсэндээ бас нэг зах зээл дээрээс 30% авж байгаа 51% нь хувьчлагдахад авчихсан.
Баянголд Улаанбаатар Жошдууд хоёрыг бас хувьцааг ингээд тэр үчнээ хүн хувьцаа нэг дүрт ойлгохгүй. Бэлэн мөнгө байхгүй байсан учраас ерөнхийдөө жочид дуудлын яг л тэр жочид дуудал би өөрөө амьдраад нэг тийм одоо хүртэл тоогч энэ төр намайг хүүхдтэйгээ байсан хүмүүс байдсан шүү дээ. Тэгээ ийм тийм хоёр дахь гэр болцсон байхгүй. Тэгээд хэм идэхгүй тэр үед захирал байсан хэм идэхгүй ирээд за тулгаа энэ манай хувьцааг ийм хүмүүс аваад байна. Чи ус мөнгө төгрөгтэй болж байгаа сурагтай ийм юмнэр ингээд аваач гэд хэм идэхгүй энэ төр бас хувьцаануудаа одоо бас хэлжсэн байхгүй. Ерөнхийдөө Улаанбаатар Жошдууд ч бас тэгжсэн. Тэгээд хин зарцсан. Болдорч агсандаа. Отго мэлэг хоёрт. Бас нэг тухайд арчилсан амт мөнгө хэрэг болоод байна гэдэг. Тэгэнгүүт нэр Улаанбаатар хувьцааг зараад мөнгө өгчихсэн. Гэхдээ таныг бас маш олон салбарт ерөн зүгээрх бизнесийн хувьцаатай гэж сонссон юм байна. Жишээлбэл одоо имэйлт заахлах нь Коника одоо зургийн салбарууд л гин бас хэвлэл мэдээллийн салбарууд байгаа. Тухайн үедээ бол нэг 20 жилийн өмнө бүх юм чинь дөнгөж хувийн салбар босчихсон учраас тэднийг санаачлаад тэгэл тэрийг одоо нөгөө манай дүү бүхэл ер нь бизнесийн юм дээр бол манай гэр бүлийнхэн явцлал байгаа юм л да. Одоо бол би бизнес хийн гэдэг бол тэр хүмүүстэй бол хоёр толцохгүй шин. Яг бол би шал өөр орчинд байж байгаа. Бодлогын төвшөнд ингэж явж байгаад одоо газардаад чирээд бизнес ярих гэхээр нөгөө хүмүүстэй сарны юм яриад эхлэх байхгүй. Яг бол аж ахуй ажил гэдэг чинь өөр. Одоо тэгэхээр гэр бүлийн хүмүүс чинь авч яваа гэсэн үг үү? Тийм, манай дүү бол ерөнхийдөө энэ бизнесүүдийг ингээд анхнаасаа 90 оноос ганцаанаас л ихэлсэн л дээ. Төрсөн дүүд баттуул ингээд бүгдийг зохицуулаад явдаг юм. Тэгээд би бол хувьцат компаниуд нь ашигтай ажиллавал тэр хувьцааныхаа ногдол ашиг аваад тэр мөнгөөл энийг жуудаа муудаа янз бүрийн юмд үрэл яваад байгаа юм байхгүй юу. Гэхдээ та намын дарагтайгаа бас Синий телевизэд адилхан нэг дор хувьцаа эзэмшдэг гэж би ойлгосон шүү. Анх үүсгэн байгуулсан. Яг бол ерөнхийдөө улс төрөөр оролж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр юм телевизүүдтэй байя. Илвэгээ инк бол бид гурав. Илвэгээ Америкээс ирж, энэ хоёр чинь Америкээс ирж ирсэн. Тэгээд нийлж анх байгуулж ирсэн. Тэгээд сүүлдээ энэ хоёр нөө урсгал зардлаас нь болоод болчихсон. Бизнесийн тийм хүмүүс биш болохоор ер нь боллоо тулгаа бид тэрс барахгүй маань гараад ирсэн. Бараг нэг 2 сар 3 сарын дараа л гарсан. Одоо бас арчлал сонин Монголын мэдээ сониныг та бас үүсгэн байгуулсан гэж байна. Тэгээ арчил сонин үүсгэн байгуул, арчил сонин чанга 89 онд үүсгэн байгуулагдсан байхгүй. Анхны эрхлэгч нь илүү дөрж байсан. Тэгээ эн чинь миний нэр дээрс харьцан холбооны нэр дээр байд. Ерөн зүгээр мөнгө хүнийг эвддэг гэж ярьдаг шүү дээ. Эвдэн шүү. Таныг эвдсэн үү? Эвдэн шүү. Ер нь хүн болгоныг л эвдэн шүү. Тэрийг та яа хизээ яаж мэдсэн бэ? Эвдэн шүү. Ерөнхийдөө бол тэгэл чинь залуу халуун ч явлаа тэгэл ерөнхийдөө нөгөө их мөнгө ингээл чинь ямар нэгэн байдлаар бол цодон зохио хийх тийм байна. Тэгэл нэг тийм юм бол нэг 28-аас 30 наснд бол байдаг юм байна. Энэ бол хүмүүс мөнгө алган тушаал бол хүнийг эвддэг. Чин одоо юу гэдэг юм эвдэрдгүй хүн бол бараг байдаг ба. Зөвөр эвдэрдэг эвдэрснээ хэр холоос харах гэдэг юм одоо харах гэдэг юм. Ийм юмнууд бол болдог байна. Өнөөдөр бол одоо тэр улс төрчид авилгалд идэвхтэй байна гэдэг ч бас эвдэр шүү дээ. Тодорхой хэмжээний эрх мэдэл төр очингуудаа тэр эрх мэдлээ зөвхөн өөртөө юм уу гэр бүлдээ зориулж ашиглаад байна гэдэг чинь тэр бол эвдэрл гэсэн ийм юмыг бол дэлхийд даяараа ярьдаг юм байл л дээ. Та одоо гэр бүлдээ ерөн хэр зэрэг цаг зарцуулж чадчихэв? Байхгүй. Ам болоод хэдүүлээ. Ам бол олоо. Энэ бол гэр бүлдээ тамирчин байх цагаас эхлээд бараг зарцуулах. Тамирчин байх ч бол байнгын бэлтгэлд тэгээд төгшөө цуглалт нь яв. Тэгээд дараа нь ханцгаар орчиж. Тэгээд ингээд ажил. Аж ахуй одоо энэ улс төр гэл ингээд. Хүүхдүүдийн боловсрал одоо хүмүүжилт анхаарч чадаагүй гэсэн үг. Ерөнхийдөө бол та нар өөрсдөө боловсрох хэрэгтэй. Өөрсдөө сонголтыг хээ. Аав нь тушаахгүй. Эргээд одоо гэр бүлээ тийчээгээрэй гэдэг юм л одоо онлоо явдаг. Зүгээр яг та түрүүлээ шүү дээ мөнгө хүнийг эвддэг гэж бас хүүхдүүдийг одоо хэтэрхий бас ингэж цамаа өсөхгүй энэ бас эргээд амьдралын ухаанд бас нөлөөлөх. Тэр тал дээр бол би жишээ нь хатуу байдаг. Анх тэр одоо манай тэр том жахва гэж яриад байдаг бас филм батлаа гэж янз бүрээр бичигддэг. Би тэрийг бараг 8 дугаар ангиас гаргасан шүү дээ. Ханаас хаашаа гаргасан? Шууд махын пекс тэр гүрүш ачигч болгосон байхгүй. Оо за хүүхдийн уурлаагүй юу? Уурлаагүй тэгээд нэгэнт ингээд сурлага одоо надаргуул байсан юм шүү. Тэгээ аавынхаа компанид ядаж нэг одоо дээгүр одоо ажил хийхгүй яагаад гүрүш гээл. Яг багаас нь эхэлгээл. Тэгэл ерөөсөө гүрүшгээс нь эхэлсэн. Тэгэл ингээд явж байна. Одоо тэр
имэйл тэр юмнуудыг бас хариуцаад явж байгаа. Том охин дээр Жинкэ тур гэдэг аялал жуулчлалын компанид бас хүчээр авчрал тавьчихсан. Энийг аваа яв гэл ингээл. Хүмүүс ер нь улс төрчид юм уу албан тушаалтнууд тодорхой эрх мэдэлтэй мөнгөтэй болохоор бас гэр бүлээс сольдог юм шиг байгаа. Энэ жишг танд бас тохиолдсон уу? Яг тэр юмныг бол одоо яг олон нийтийн телевизээс уучаал би тэдэн он тэгж солиод ингэ солиод хүний амьдралд янз бүрийн тохиолдсон. Тэрийг заавал яриад ах хэрэггүй шүү. Тэр бол бидний хооронд л үлдээл явна. Зүгээр гэр бүлийн одоо уур амьсгал ойлголцол ер нь юун дээр тогтдог гэж боддог вэ та хоёр? Битгэлцэл янз янзын юм дээр тогтдог. Зүгээр хүн болгоно л янз янзаар л хариулах. Янз янзын хүмүүс байна. Тэгэхээр гэр бүлдээ бол цаг зарцуулж амжихгүй хэвээрэл байгаа гэсэн үг тий. Өглөө гараад өөрөө ирж. Их нэртэй гомдол мэдүүлдэг үү? Одоо гомдол мэдүүлээд яах вэ? Та өөрөө дасгсан юм байна тийм үү юм нөхцөл тэр. Тэгэл одоо байгаа царийн л нэмждэг л. Одоо ажлынх нь байж байгаа үр дүн л нэмждэг. Та одоо өвөө болж амжсан уу? Удахгүй одоо өвөө болно да. Удахгүй гэдэг маань ямар ч ихсэн төрөөгөө хөх төмөрүүлгээ ингээд төсдгээд хугацаа нь бол ойрчлоо. За. Аав ээж дээрээ арх өнөртүүлж орж үзээгүйгээд та нэг ярьслаг өгсөн байсан. Тийм юм бол байхгүй. Ер нь манай гэр бүл эцэг их дээр бол тийм арх дарсны юм бол аль юмж гаргадаг. Цаасаар мараар бол өдөр хамсдагч. Энэ юутай холбоотой аав танаас нөлөөлсөн үү эсвэл одоо эцгийн хүмүүжлэг, багш нарын хүмүүжлэг. Аав ээж танаар одоо бахархдаг байх. Ер нь та аав ээжигээ хизээ хамгийн их баярлуулсан байна. Хүүхдээр бахардгүй эцэг хоор байдаг аа. Бүгдээр л бахархдаг. Би зүгээр яасан гэх нэг дэлхийн авраг болоод ирэхэд бол их баярлсан баг. Ер нь бол мэдгэжсэн. Дүүр дараа нь их хурлын гишүүн сайд болоход бол баярлалаа л та тэгэл. Тэр төвшөлтсөж яана гэл. Тэгэхээр бол баярлуулаад яваад байгаа л гэж байна. Мэдээж сонирмон дээр янз бүрээр бичгдгээр тэрийг хараа санаа зовж л байгаа шүү. Наад бол чинь утлаа бичиж байгаа шүү л гэлдэг. Тэгэхээр та чөлөөт цагаараа ер нь одоо яаж өнгөрөөдөг вэ? Мэдээж таны унган мэрэгжил зургийнхаа бас чиглэлээр бас цагаа өнгөрөөдөг эсвэл спортоор бас хичээл. Спортоор хичээл нь зургаад сурна. Тэгээ ер нь чуудагийнхаа тамирчтай бэлтгэл хийдэг. Та ер нь зураач мэрэгчлэрээ хэр удаан ажилласан бэ? Орчуудын хэвлэлийн оронд 4 жил ажилласан. Тэгээд энэ дээр үуч чинь самбаруудыг зургаар зурдаг байсан. Улс төрийн товчооны гишүүдийн зургийг зурдаг байсан. Баярын жагсаал. Баярын жагсаалын өмнө бол техноор байна шүү. Бүх нь олооцонгуудыг зураал. Тэр үуч 8 хийдэг байсан. Энэ нүгээр цагдаа төгтөл нөгөө зургаа зараад яваад шүү. Тэгэхээр нэг цагдаа төгцснөө санд. Би нэг $100 болчиход энэ доор байгаа долларын дэлгүүрээс аваад 2 джинс аваад нэг юу ч хүлээ нэг юм аваад бох мохон аваад асууж. Яг нэг цагдаа наваа хөөгд. Энэ хүнсний орын юу хүртэл би тамирчин байсан юм. Нөгөө цагдаа энэ Орос элцэнгийн нэг ухаалтад онцчихлээ. Юу гэсэн үг вэ? Таны хөөсөр байгаа дөө тийм хол хүс юм уу тий? Тэр нэг санаанаас гардаг. Одоо та ер нь уран зураач хүн бас тодорхой хэмжээгээр би граф зураасан зургийн мэргэжилтэй. Номын зураг нь плакат. Одоо та зурсан уран бүтээлүүдэд тэгэл гэртэл хадгалах уу? Гэртэл хадгална шүү дээ. Одоо нэг 9 сард нэг үзэсгэлэн гаргах юм гэсэн бодолтой. Зураач мэргэжилтэй. Ер нь зураач хүмүүс бол үзэсгэлэн гаргана гэдэг бол тэр хүний том ажил баг. Яг л тайлангаа тавьж байгаа. Хамгийн сүүлд одоо 200-аад бүтээл гаргана да. Сүүлд та Чингис хаан тоглосон жүжигчний зургийг зурж байгаа маа да. Тий, нөө баасантай ярьслага хийхдээ баасанд зурж өгнөг амлцсан тэгээд. За. Тэгээд хамгийн сүүлд дууссан юм. Өөрсөн зочныгоо зурж байгаа юм тийм үү? Ер нь та өөрт надад дуусгах гад та. Тийм, дуусах байгаа. Дуусах байгаа юм тий. Хичнээн хүний хөрөг зураг зурсан ба өөрийнхөө зургийг зурж үзсэн та? Үзсэн. Энэ зураач нар чи өөрийгөө зурдаг шүү дээ. Хамгийн үнэгүй натур учраас гомдол гаргахгүй. Тийм. Одоо ингээд сонгуульд өгч чинь та сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж байгаа юм. Сонгуульд нэр дэвшүүлэхгүй юу гэдгийг би бас мэдэхгүй шүү. Нэгдүгээр намын дарга мэднэ. Үүзээгээр шийдвэр гаргана. Нөгөө талд нөгөө 5 толгойг зогсоолгосон гэдэг бүлэглэл чинь энэ нөхрийг дэвшүүлэхгүй байна гэсэн бодолтой л байгаа шүү. Одоо магадгүй энэ таныг зарим хэрэгт сэжигтнэр татаад байгаа чи үүнтэй холбоотой гэж та хардж байна уу? Амьдрал бай. Ер нь сонгуульд ер нь хэр хэмжээний хөрөнгө зарж их уран гишүүн болж байна. Жишээлбэл даалд таны хувьд тэр бум гарсан уу ер нь? Тэр хүмүүс илүү гарсан шүү.
одоо жил болгон Германаас хүүхдийн шүтний эмчнэрийг авчирдаг ч гэдэг юм уу. Японоос нэг зүрхний нөгөө ховдлын садалтай хүүхдүүдийг чинь бол хөдөөний хүүхдүүд хэцүү шүү дээ. Шүдээж үзүүлэхэд хэцүү. Тэгээд тэр нэг Германаас эмчнэрээр бүх сумуудаар явуулж байгаа. Тэгээд нөгөө өвчлөлттэй зүрхний өвчлөлттэй хүүхдүүдийг Улаанбаатарт авчираад нөгөө Япон эмчнэрээр эмчлүүлээд яах ч гэдэг юм ингээд ийм зардууд зөндөө гарна. Ингээл мөнгө хүрээх ингээд анхны олимпийн аврах төрүүлээ. Энийг одоо ойлгодог улс төрч бизнес бол бараг байхгүй шүү. Надаа ямар ашигтай. Жишээ би одоо юу гэдэг би анхны олимпийн аврах төрүүлсэн надаа нэг гавь шангил өгөөч гэж болно та. Яах гэж тэр их мөнгөөр Чингис хааны өшөөг барьдаг. Хүнд бол энэ ойлгомж гадныхан ирээл ингээд энэ хувь хүн барьсан шүү дээ ойлгохгүй шүү. Хотлоо ойлгодог. Түн барих хэрэгтэй. Тэгэхээр миний үзэл бодол намайг тойрч явж байгаа энэ олон жил явж байгаа хүмүүс үзэл бодол бол арай өөр шүү дээ. Ер нь бол одоо намын дарагтай их хурлын дарга тэгээд танаа намын бас хамтран зүтгэгч нь Монгол улсын ерөнхийлөгч тэгээд танаа намаас ерөнхий сайд гээд энэ төрийн 3 хүн төрлөг гуруулаад тантай хамтарч зүтгэжсэн намын тань нөхдүүд учраас бас таныг энэ элдв хил аманд ороод байгаа асуудал дээр бас тодорхой хэмжээгээр хамгаалах боломж байхгүй та юу гэж бодож байна? Боломж бол байгаа. Би бас эргэл сэтгэл юм байлгүй. Энэ нөхөр юм зөгцсөн юм шиг байна гэж боддог. Намын даргууд бол тэр тайлангаа тавьсан ийм учиртай маа гэсэн. Намын даргууд ойлголттой. Ингээд бидний асуултанд тэдэргүй сайхан хариулт өгсөн танд баярлалаа. Тэгэхээр улсын хурлаар хилцэгдэж байгаа нэг чухал хуулиуд дээр та бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажиллаарай гэж хүсье. Ингээд таны цаашдын ажил дамжуулт хүсье. За манай энэ удаагийн амны зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн Халтмаагийн Батуулга оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.